Google-д ажилд орохгүй ч гэсэн Google руу нэг CV-гээ явуулаад үзэхэд алдаад байх юм байхгүй тий. Ажилд орё би ингээ инженер сурсан юм аа ингээ хэрэгжүүлэх гингүүд тэр хүүхд ингээ 2 жил түгээгч хийгдсэн байна. Ер нь миний CV гэж юу нь ямар юм байдаг юм бэ гэдгээс эхлээд та бүгдийн одоо хөдөлмөр эрхлэх ур чадвар нэлээд сайжрах шүү. Ажил албач юу хайж юм бэ? Хэрэгсэл ер нь дүгнээд хэм буруу юм хайд юм байна. Нэгдүгээр бол ажилтнуудын зүгээс хамгийн их шаардлагатай хур чадварыг ирэмблээч гэгээд 800 компанийн удирдлагуудаас санал цуглах авахд тэнд хамгийн нэгт нь Mifield 2024 арга хэмжээний энэ удаагийн хэлэлцүүлгээр салбарын экспертүүд хөдөлмөрийн зах зээл дэх залуусан хэрэгцээ, ажил олгогчдын шаардлагыг хөндөж, судалгаа, туршлагатай тулгуурлан шийдлүүдийг санал болгох. За өнөөдрийн бидний ярилцах сэдв болохоор та хэдтэй маань маш холбоо хамааралтай. Мэдээж миний хувь хүний зүгээс ч гэсэн энэ хүмүүсээс асууж, судлаж, сонсох юмсан гэсэн тэр сэдвүүдийн хүрээнд ярилцахаар цуглаад байна. За бид нар бүгдээрээ мэднэ те Монгол бол залуучуудын орон гэж ярьдаг. Гэхдээ залуучууд хөдөлмөр эрхлэн дээр өөрсдөө яг яаж бэлдэх ёстой вэ? Мөн ямар асуудал тулгарч байгаа вэ гэдэг ийм сэдвүүдийн талаар хэдүүлэн өнөөдөр нээлттэй бөгөөд за мэдээж цагаа бариад ярилцах гад ирсэн байна. За ингээд шууд асуулт асуух. За хамгийн ихний асуултыг Лоринент цангийн Монгол дахь үйл ажиллагаар хийсэн захирал Тамираас асуух гэж байна. За Лоринент цан өөрөө 2013 оноос хойшоо залуучуудын хөдөлмөр эрхлэлөөр чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудыг хэрэгжүүлдэг тийм ээ. Тэгвэл та бүхэн маань судалгаан зөвлөсөн байдлаар харах юм бол ер нь залуучуудын өнөөгийн хөдөлмөр эрхлэлтэнд гарч буй эерэг онцлог талууд нь юу вэ нэ? Илүү жоохон позитив талаас нь эхлэе гэж бодлоо. Залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудал өөрөө сөрөг зүйл ихтэй. Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийг одоо түүчэлэх ёстой салбаруудын нэг. Довчхон асуудлуудыг дурдах юм бол ер нь Монголд ажилгүйдлийн түвшин нэлээд өндөр байгаа. Тэр дотроо яг залуусын ажилгүйдлийн түвшин улсын дундчаас бараг 2 дахин өндөр байгаа тийм. Тэгээ мэдээд асуудлуудын тоочод эхлэх юм бол энэ цагч хүрэхгүй байх. Гэхдээ базаад хэлэхэд ер нь бол боловсролын систем нь өөрөө хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ур чадвартай боловсруучин хангахгүй байгаа. Төр засгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, шинэ одоо бодлогууд яг оновчтой байсан юм уу, үр нөлөөтэй байгаа мөг юм одоо л юм одоо тодорхойгүй байгаад байдаг тийм. За ажил олгогчдын зүгээс бүгднийг нь мэдээж дурдахгүй. Гэхдээ дийлэнх нь бол ирээдүйн боловсруучнаа бэлдэх тал дээр анхаарч ажиллахгүй байгаа талууд бол байгаа. За зөвхөн ажил олгогч хилээ зогсохгүй залуус өөрсдөө хуваараа бизнес эрхлэхтэй хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг. Тэгвэл Монгол улсын хэмжээнд яг энэхүү тогтолцоог одоо бий болгоход хангалттай бас хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй байх гэсэн зүйлс байгаа. За эрэг зүйлсээс дурдах юм бол сүүлийн жилүүдэд томоохон одоо манай панелд хүртэл сууж байгаа ажил олгогчдын зүгээс бол нэлээд залуус ээлтэй те залуусыг татдаг тэдгээрийн одоо сонирхолд нийцсэн ажлын байрыг хэрхэн бий болгох тал дээр бол нэлээд анхаарч эхэлж байгаа. Говь компани, MCS компани зэрэг байгууллагууд төр засгийн зүгээс дандаа болж бүтэхгүй юм яригддаг ч гэсэн бас эрэг бас шийдлүүд хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл жишээлбэл боловсролын салбарт зөвхөн дипломтой тэгээ академик боловсрол олгох зогсохгүй одоо карьер сервис үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй юм уу? Иймэрхүү эрэг бас шийдлүүд бас гарч ирж байна. За баярлалаа. Дараагийн асуултыг Говь компани дэд захирал Мишелээс асуух гэж байна. За Говь компанийн хувьд мэдээж Монгол улсаа төлөөлөд олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа маш амжилттайгаар явуулаад ирж байгаа компани шүү дээ. Тэгвэл та бүхний хувьд олон улсын зах зээл дээр гараад харахад Монгол залуучууд маань хөдөлмөрийн зах зээл дээр ялангуяа олон улсын түвшинд ер нь яг ямар бас давуу талтай байна вэ гэдэг талаас нь онцлогийн дуртаач гэж хүсэж байна. 2 минут 30 секунд. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Playtime-тай weekend дээр ийм олон залуучууд хүрэлцэн ирсэн харахад маш их баяртай байна. За Говь компанийн хувьд болохоор 2019 оноос хойш олон улсын зах зээлүүд бид нэр үйл ажиллагаагаа хийлээд тэр тусмаа e-commerce гэдэг одоо бизнес суугаар бид нэр тэлээд явж байгаа. За тэгээд ингээд олон улсын зах зээл дээр анзаараад яваад байхад манай залуучууд юу хамгийн сайн хийж чадж байгаа, бас чадах ёстой бэ гэдг нь болохоор хэлний мэдлэг байх хэрэгтэй. Юуны түрүүнд бид нэр олон улсын зах зээл дээр англи хэлгүйгээр гарна гэж бол хизээж байхгүй. Англи хэл өнөөдрийн нийгэмд бол англи хэл бол бараг хэл биш болчихлоо. Хүн болгон англи хэлээр ярьж байна. Тэгэхээр англи хэлний дараагийн хэл нь юу байх ёстой бэ гэдгийг маш сайн суралцах нь илүү давуу тал одоогийн байдлаар үүсчин гэж харж байгаа. За хоёрдугаар зохион байгуулалттай байх ёстой гэж харагдаж байгаа. Менежмент. Өнөөдрийн нийгэмд болохоор бид нэр ур чадвар гэхээсээ илүү хандлага гэдэг зүйлийг би миний хувьд жишээ нь эрхэмлдэг. Хандлагатай хүн хол явах магадлал амар өндөр байгаад явчихж байгаа. Ур чадварыг болохоор хүн сурах бүрэн боломжтой. Хандлагыг болохоор хүн сурна гэж амар хэцүү зүйл байдаг. Тэгэхээр зөв хандлагатай хүн бол олон улсын зах зээл дээр хангалттай явчихна гэж юу нь бол харж байна.
За managerial skill гэж байгаа тийм. Юмыг аливаа юмыг зохион байгуулах чадвартай байх ёстой. Зөв зохион байгуулалттай. Ямар үед хизээ кол байгаа. Тэгээ ялангуяа олон улсын загт Монголоос үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа бид нэр цагийн зөрүү гэдэг амар том бэрхшээл байгаа. Тэгэхээр яг энэ бүхнийг зөв зохион байгуулах нь зүйтэй байгаа. За гуравт нь болохоор хурд гэж ер нь бол харж байгаа. Монголын залуучууд маш хурдтай суралцдаг, бас хурдтай ажилдаг гэж одоо би бол дүгнэдэг. Бас өөрийнхөө баг хамт олноос харахад ч гэсэн тэр нь ингээд илт байдаг. Тэгэхээр ингээд энэ гурван үндсэн том скил, ур чадвар. Гэтэ би зөвхөн хэдийг л нэрлэж байгаа шүү те. Өнөөдрийн байдлаар миний харж байгаагаар бол хамгийн чухлуудын одоо 3 юм болов гэж одоо дүгнээд байна. Тэгээ ялангуяа одоо бид нэр олон улсын зах зээлээс айх биш, олон улсын зах зээлээ илүү судлаж үзээд том компаниуд яаж үйл ажиллагаа явуулж байна гэдэг интернет байгаа цаг дээр энийг бүрэн одоо мэдэх боломжтой болчихлоо. Тийм болохоор айхаас илүүтэй судлаад би хэрхэн энэ олон улс руу би гарах ба яаж энэ олон улсын компаниудад бид нэр ажиллах боломжтой бэ гэдгээ ч гэсэн одоо бид нэр өөрсдөө судал бүрэн боломжтой болсон байгаа юм болов уу гэж харж байна. За баярлалаа. За дараагийн асуултыг би Индра захирлаас асуух гэж байна. За Индра захирал болохоор Mongolia Talent Network болон Worky гэж таад маань мэдэх бах те. Worky-гийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. За мэдээж нэг талтаа бол ажил горлох гэж явж байгаа залуучууд байна. Гэтэ нөгөө талтаа болохоор ажил нийлүүлэгч буюу ажил хоолгогч нар бас байгаад байна те. Тэгэхээр эдгээр яг шилжилтэн дээр Worky компани болохоор маш амжилтаар ажиллаж явж байгаа гэж харж байгаа. За тэгвэл Индра захирлаас асуух эхний асуулт юу вэ гэхээр та хэд маань дөнгөж одоо өмнө жил Gen Z үеийнхний ялангуяа онцлогийг илүү гаргаж ирсэн судалгаа хийсэн шүү дээ. Яг энэ танхимд сууж байгаа хүмүүс ялангуяа 1995-аас 2010 буюу яг Gen Z гэсэн үеийнхэндээ мэдээж хамаарна гэж итгэж байна. Тэгэхээр Gen Z үеийнхэн маань яг ажил хөдөлмөр эрхлэхийн талбар дээр гараад ирэхээр ямар онцлог ч юм уу тийм талууд байна вэ? Та хэдийн маань судалгаараас онцлог үр дүнгууд байсан бол бидэнд хуваалцаач. За өдрийн минь төргий бүгдэнд нь ер нь яг өнгөрсөн жил бид хэд яг намар нөгөө хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат буюу одоо зөвхөн энэ үе хоорондын ялгаагаар зогсохгүй ажлын байран дээр одоо нөгөө нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн сэтгэл ханамжид нөлөөлж байгаа зүйлсүүдийн гих мэтчлэн бүх талаас нь судалгаа авсан. Тэгээд энэ дээрээс Gen-Z-ийн ер нь бол бусад үеэсээ ялгарч байгаа хамгийн гол зүйл нь ажил олгогчоосоо хүлээж байгаа юм хүлээлтийн хүчин зүйлүүдийг бид нэр гаргасан. Тэгээ аюул олон хүчин зүйлүүдийг ингээ бүлэглээд харангуут одоо Gen-Z-гээс дээшээ үеийнхний хамгийн ихний хүчин зүйл нь болохоор суурь хэрэгцээ гэж байгаа байхгүй юу. Суурь хэрэгцээ гэдэг нь болохоор одоо би өнөөдөр ажиллаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж техник технологиг одоо ажил хялбарчлах тийм шийдлүүдийг нэвтрүүлдэг байх. Хоёр дахь нь болохоор цалингаа цагтаа тавьдаг байх гэдэг ч юм уу тийм суурь хэрэгцээ гэж байгаа. Gen-Z-ийн хувьд болохоор хамгийн нэгт гарч ирсэн үзүүлэлт нь компани засаглал гэж гарч ирсэн. Тэгээ хоёр дахь нь болохоор Gen-Z-ийн бусад үеэсээ бас бусад үед нь болохоор хамгийн одоо сүүл хавцаа орж исэн хүчин зүйл нь Gen-Z-ийн хоёр дахь гарч ирсэн тэр нь юу гэхээр эргэтгэж байдал гэж байгаа. Эргэтгэж байдал гэдэг нь болохоор ерөнхийдөө би одоо энэ хүн бит хоёр ижилхэн албан тушаалтай ижил ажил хийж байгаа байхад яагаад надад илүү одоо үүрэг даалгавар өгöd байгаа. Эсвэл яагаад би арай бага цалиа одоо гэдэг ч юм уу илүү тэр талаасаа нэг юм өөрийгөө үнэлүүлэх хэрэгцээ яг ажилтан болгон хүн болгонд байдаг. Тэгтээ тэр нь илүү хүчин зүйлээр ингээ харангуут нэлээд хойгоор үнэлж байгаа Gen-Z-ийн хувьд хамгийн өндөр гарч ирсэн. Тэгээ эндээс нь ингээ харангуут яг өөрсдийнхөө тэр нөгөө хувийн орон зайгаа аймаг одоо илүү хүчтэй хамгаалдаг гэх юм уу одоо удирдлага нэг шаардлага тавилаа гэхэд хэрвээ тэр нь өөрийнх нь одоо юунд нийцэхгүй байгаа бол нөгөө зарчимд нь нийцэхгүй байгаа бол шууд эсэргүүцэж хилдэг ч юм уу одоо бидний үе миллениал үе бол ер нь бол за ойлголоо гэл ингээл явж байгаа тэгэхэд илүү тийм нөгөө өөрийнхөө дуу хоолойг ингэж одоо санаа зовхгүй илэрхийлдэг ч юм уу яг нэг тийм ялгаа бол байгаа харагдсан. Баярлалаа. За эхний үеийн сүүлийн асуултыг Гантүмбэр захирлаас асуух чинь. За MCS компани бол мэдээж маш олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа амжилттай томоохон хувийн хвшлийн компаниудын нэг. Таны хувьд ялангуяа Монголын хөдөлмөрийн зах зээл дэх өнөөгийн нөхцөл байдал дээр залуучуудын оролцоо үүрэг роль ер нь хэр чухал гэж харж байна. Залуучууд хөдөлмөрийн зах зээлд ер нь хэр чухал байр суурийг эзлэх ёстой гэж харж байна. За бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө энэ дандаа Gen-Z-ийн залуучуудгаа төлөв цугласан гэж ойлгож байгаа. Тэгээд сая би өөрөө бас Gen-Z залуучуудыг сүүлэх ажилладаг болоод байгаа. Манай MCS группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд нийт 14 мянган хүн ажиллаж байгаагаас бараг 50% нь бол Gen-Z-ийн залуучууд байна лээ. Тэгээд сая Индра захирлын хэлсэн дээр нэмээд хэлэхэд миний ажигснаар бол
Gen Z-ийн техник технологийн одоо маш сайн хэрэгжилж чаддаг, одоо төрөлх ур чадвар нь болсон. За англи хэлний чадвар бас маш сайжирсан байна лээ. За дээр нь нэмээд одоо хийж байгаа ажлын утга учир, за тэр дотроо байгальдаа болон нийгэмд ээлтэй байх. За тэгээд одоо хялбархан одоо суралцдаг бусдаа хуваалцдаг дуртай гэх мэтлэн ерөнхийдөө бол одоо бидний үеийнхнээс хамаагүй илүү тийм сайн хүмүүсийн үе гарч иж байгаа юм болов уу гэж ингэж ажиглаад бас дотроо баяртай байгаа. За мэдээч хэрэг энэ бид нар бол нэг асар хөөрчлөлтийн үед ажиллаж амьдарч байгаа бүгдээрээ мэдж байгаа. Техник технологи, нийгэм, хүмүүс одоо харилцаа холбоо бүх зүйл. За тэгээ үүнтэй үүдээд миний бодлоор бол за угаасаа Gen Z бол ирж байгаа давуулга. Та бүхэн одоо өнөөдөр манай группын талан Gen Z гэж байгаа бол 5 жилийн дараа дийлийнхэн Gen Z танаа үе болно гэсэн үг. Танаа ирж байгаа давуулга. Ирээдүйд бол та бүхнийг. За тэгээ та бүхний өмнө болохоор бол нэг талаасаа маш олон өмнөх үеийнх нь байгаагүй боломжууд нэгдэж байгаа. Тэр нь бол Монголын компаниуд ажиллах, за Монголдо байгаад гадаадын компанид онлайнаар ажиллах, за хуваарийн ажил эхлэх, за хуваарийн одоо стартап бизнес хийх, за мөн гадагшаа яваад гадаадын компани мэргэжлэрээ ажиллах, за эсвэл гадаад очиж биеийн хүчний хар ажил хийх гэдэг ч юм их олон боломжууд байгаа. Нэг талаасаа, нөгөө талаасаа та бүхэнд бас өмнөх үеийнх нь байгаагүй олон сорилтууд тулгарч байгаа. Нэг нь хамгийн түрүүнд юу гэхээр бол одоо тасралтгүй өдөр болгон суралцахгүй бол уншихгүй бол одоо хоцрогдох маш хялбархан болчихсон. Хоцрогдно гэдэг нь насны асуудал биш, хүний өөрийн л одоо хичээл зүтгэлийн асуудал болж байгаа. Хоёрдугаард байнга одоо шинээр одоо бодох, сэтгэх ийм чадвар. За гуравдугаарт бол утга учирын асуудал тийм асуудал болж байгаа. Одоо гадаадад гэд сонголт байгаа. Солонгос дараа ажил хийсэн ч гэсэн одоо Монголд ажиллажсаас араа илүү мөнгө олчих гээд байгаа нэг талдаа. Нөгөө талаас ирээдүйн утга учир гэх юм бол бас тэнцээ нэг дилемм үүсгэхээр. За хэдүүлээ дараагийн тойрог дээр болохоор асуудал болон шийдэл. Тэгэхээр тэр үе дээр хамт ярилцгаая. За эхний үе маань ингээд дуусч байна. Тэгэхээр хэдүүлээ дүгнээ дарах юм бол мэдээж хөдөлмөрийн зах зээл маш их асуудал байгаа. Маш их шилжилт болон өөрчлөлтүүд байна тий. Одоогийн нөхцөл байдлаа бид нар дүгнэж харж иж ирээдүйд өөрсдөө бэлтэнэ. Тэгвэл хоёр дахь тойрогийнхаа асуултыг бэлтгэхдээ илүү асуудал руу чиглэсэн байгаа. За асуултаа асуухаасаа өмнө би та хэдээсээ нэг богино хэмжээний санал асуулга авах гэсэн. Энэ донд яг одоо ямар нэгэн байдлаар ажлын туршлагатай эсвэл ажиллаж байгаа залуучууд байвал гараа өргөөч. За баярлалаа. Тэгвэл яг одоо идэвхтэй ажил хайж байгаа хүмүүс ээ нөө. Бас юм тий. За тэгвэл одоо ярих байгаа сэдвүүд болохоор яг хөдөлмөрийн зах зээл дээр залуучуудад ямар асуудлууд тулгарнадаад байгаа юм бэ гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За эхний асуултаа бүгд Тамир Захирлаас эхэлж асууя. За та түрүүн мэдээж дөрсөн тий позитив буюу эерэг зүйлсүүд мэдээж байхын хувьд байгаа. Гэхдээ асуудал байна. Тэгвэл асуудлынхаа талаар дэлгэрэнгүй одоо манай үзэгч сонсогчтой хуваалцаач. Бидний хөрсөн дээр өнөөгийн нөхцөл байдал дээр яг ямар асуудал тулхандаад байна? Залуучууд хөдөлмөрөд тогтвортойгоор бүтээмжтэйгээр эхлэе гэхээр ямар саад бэрхшээлүүд тулгараад байна вэ? За баярлалаа. Тэгээ асуудал их байгаа. Гэхдээ яг өнөөдрийн сэдвтэй уялдуулж илүү ярихыг хичээж байна. Ер нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь ажил олгогч шин залуу болсон хүчин хоорондын skills and demand mismatch гэж яриад байгаа тийм. Тэр нь юу гэсэн үг гэхээр боловсролын байгууллагаас гарч ирээд хөдөлмөрийн зах зээл шаардлагатай ур чадруудыг эзэмшээгүй байна гэдгийг ажил олгогчдоос авсан судалгаагаар бол 50 гаруй төгсөгчдийн энэ шаардлагатай ур чадрыг эзэмшээгүй байна гэсэн юм нэг талдаа асуудал байгаа. Тэрнээсээ болоод ажил олгогчид маань дахин хөрөнгө оруулалт хийхдээ ажлын байран дээр авсныхаа дараа reskilling, upskilling чиглэлээр одоо ажлын байран дээр нь одоо нэмэлт хөрөнгө оруулалт хийж дадлгажуулах, сургах хэрэгцээ үүсээд байна гэд. Энэ нь өөрөө бүтээмжинд нөлөөлөд байна гэдэг чим асуудлууд ярьж байгаа. Тэгвэл энэ яг ур чадрууд гэдэг нь employable skills гэж яриад байгаа ур чадруудыг юу хэлэх юм бэ гэдэг дээр одоо бидний судалгаа болон төсөлбөрүүдээр харахаар 3 үндсэн чиглэлд хуваагдаад байгаа. Нэгдүгээрт одоо мэдээж нөгөө академик боловсрол мэргэжлийн боловсролоос гадна хөдөлмөрийн зах зээлийн тухай ойлголт, хөдөлмөрийн харилцааны тухай ойлголт, ажил олгогчдын зүгээс хүсэж байгаа зүйлсийн талаарх ойлголт нэлээд дутмаг байгаа юм байна залуусын дунд. За хоёрдугаарт ажилд ороход шаардлагатай ур чадвар гэдэг маань одоо job searching skills гэж ярьдаг. Тэгээ наад захын CV бичих ур чадвар, ажлын ярилцлаганд өөрийгөө бэлдэхтэй, ажил олгочоо судлах гэдэг одоо чиглэлүүдээр нэлээд дутмаг харагдаад байна гэсэн
судалгаанууд байгаа. За 2 3 дугаарт ажлын байран дээр орсны дараах ур чадваруудыг манай панелистүүд сайн нэлээд ярьчлаа. Тэгээ дасан зохицох чадвар, дасгалдаггүй суралцах чадвар, англи хэл, гадаад хэлний мэдлэгийн ур чадвар, тэ харилцааны ур чадварууд гэж ороод байгаа. Тэгэхээр ингээд харахаар зөвхөн боловсролын байгууллагууд залууслын буруутай юм шиг харагдаад байгаа боловч яг үндэ ажил олгогч нарт ч гэсэн асуудал байгаа тийм яг залуусаас судалгаа авахаар яг одоо сургаад авчи эсвэл одоо ээлтэй буюу одоо зохистой хөдөлмөр эрхлэх боломжоор олгодог ажил олгогч нар Монголд бол цөөхөн байна гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ 3 тоглогчийн гол гүрд бол боловсролын байгууллагууд байх хэвээр. Нэгдүгээр тэдгээр маань хөтөлбөрөө болон арга зүйн мэрэгжлийн мэдлэг боловсрол олгож байгаа арга зүйгээ сайжруулах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт нэмэлтээр хөдөлмөр эрхлэхэд нь шаардлагатай одоо career service гэж ярьдаг тийм career guidance үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх хэрэгцээтэй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. За баярлалаа. За дараагийн асуултыг Мишель захирлаас асуух гэж байна. Өмнөх асуултан дээрээ болохоор ерөнхийдөө залуучуудын онцлог илүү ярьлаа тий. Тэгвэл одоо яг залуучууд бид нар өөрсдөндөө одооноос ахуулаад анхаарад хөгжүүлж явах хэрэгтэй тэр магадгүй сул тал ч юм уу арай жоохон сул гэж анзаарч байгаа тэдгээр зүйлс нь юу вэ? За өнөөдрийн залуучууд бидний нэг сул тал нь мэдээж communication skill муутай байгаа. За communication skill-ийг яг юу communication skill гэж хэлээд байгаа юм гэхээр өөрийгөө илэрхийлэх байдал нь ер нь бол хангалтгүй байгаа. Ажлын байран дээр аваад үзэхэд ямар нэгэн захирал юм уу удирдлагын албан тушаалтан хүн шийдвэр гаргахад тэр шийдвэрийн дагуу явах аястай байгаад байдаг. Эсвэргээрээ ямархуу байдалтай ер нь бол явах нь зөв бэ гэхээр өөрийнхөө санал бодлыг зөвөр бас илэрхийлэх нь чухал байна. Тэгэхээр энэ communication skill гэдгийг бид нэр улам сайжруулах хэрэгтэй. Тэгээд бити санаа зов. Тэгээд аливаа ур чадвар муу юм уу сул тал нь байлаа гэж бодоход үргэлж тэрийг нь одоо сайжруулах боломжууд бол зөндөө байгаа. Тэгэхээр нэг сул тал гэж бодохоос илүүтэй анхаарах ёстой зүйлсүүд юм болов гэдэг өнцгөөс нь би бол харж байгаа. За говь дээр бид нэр ерөнхийдөө нэг 5 хүчин зүйл дээр л анхаарлаа хандуул явж байгаа. Тавуулаа хүнлүүгээ чиглэсэн гэдэг утгаар нь явж байгаа. За тэрнийх нь нэг нь болохоор health at go be. За буюу яг эрүүл байх талаас нь илүү ажилчдаа сургалт оруулаад даатгалд хамруулад ингэж явчихж байгаа. Хоёр дахь нь atmosphere at go be. Atmosphere гэдэг нь юу илэрхийлээд байгаа юм бэ гэхээр ялангуяа бид нэр энэ ажлын байр гэдэг чинь баг 2 дахь гэр 2 дахь одоо гэр тийм ээ. Энэ гэр дээрээ бид нэр 5 тухтай бас байхын үүднээс энэ орчныг нь сайжруулъя гэдэг юм зарчим байна. Ингэснээр манай ажилчид илүү их ажилдаа хэрэгтэй жаргалтай байх юм болов уу гэдэг үндсэн дээр сайжруулалтуудаа бас хийгээд явж байгаа. За тэгээд people that go be байгаа. People гэдэг дотор нь growth that go be хоёр хамтдаа ер нь орцсон байгаа. Энэ хоёр нь юуг илэрхийлж байгаа гэхээр сул талуудаа давуу тал болох үүднээс бид нэр дотоод болон гадаад сургалтууд бас оролцуулаад явуулдیں۔ Мөн гадагшаа бас томилтоор явуулж байгаа. Богино бас урт хугацаанд. Ингэснээр бидний залуучуудын сул талуудын нэг нь зах зээлийг ойлгохгүй байгаа зүйлийг илүү талбар дээр нь очиод ойлгох боломжийг нь бүрдүүлж байгаа. Ингэснээр илүү ойлгоод явна, илүү их үр дүн гаргана гэдэг үндэс байгаа. Өөр бид нэр одоо сул тал гэхээр одоо жоохон хэцүүдүүл юм байна те. Ийм сул юм байдаг, ирэн тийм гэхээсээ илүүтэй сайжруулах боломжууд бол зөндөө байгаа л гэж бодож байна. Би бол communication skill за тэгээд нөгөө судалгааны төвшин бас ер нь бол хангалтгүй байгаа юм болов уу гэж энэ хоёр дээр л илүү их би анхаарлаа хандуулж хүмүүстэй илүү одоо ойртож энэ дээр нь л туслахыг оролддог. За баярлалаа. Мэдээж ажлын байран дээр гараад ирэхээр маш олон хүмүүстэй бид нар харилцах хэрэг гардаг тийм өмнө нь 10 жилийнхаа ангийнхантай багштайгаа үгүй бол оюутан наснда өөр мэргэжлийн хүүхдүүдтэй харьцажсэн бол ажлын талбар дээр гараад ирвэл яа харахгүй бидэрт хамгийн нэгт харилцааны чадвар үнэхээр хэрэгтэй байдаг. За дараагийн асуултаа Индра захирлаас асуух гэж байна. Мэдээж ковидын дараагаар хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх арга барил нь өөр болсон. Ирээдүйд ч гэсэн маш олон зөвхөн зүйлс нөлөөлнө гэсэн судалгаануудыг харахаар мэдээж гарч ирж байна. Гэтэ ялангуяа сүүлийн үед маш олон судалгаар гарч байгаа нь юу вэ гэхээр залуучууд нэг ажил дээрээ удаан олон жилийн турш тогтхоо ерөөсөө байчихжээ. Гэтэ залуучууд ч гэлтгүй ерөнхийдөө ажил хөдөлмөрийн шилжилт аягүй идэвхтэй явагддаг болчихжээ. За нэгт яг энэ шилжилтийн шалтгаан юу юм бэ? За хоёрт мөн Монголдо ажиллахаас илүүтэйгээр залуучууд маань илүү гадагшаага ажиллах сонирхолтой болчихжээ. Тэгэхээр бид нар нөгөө маш их цаг зав хамаг юмаа ингэж зориулсан барин олсон тэр үнэтэй боловсролынхаа үн цэнийг Монголдо зориулахаас илүүтэйгээр гадагшаа гарах тэр сонголтыг залуучууд хийгээд байна. Тэгэхээр энэ шилжилт төлөвлөгөөний шалтгааныг товчоор хэлж өгөөч. За мөн гадагшаа гараад байгаа энэ бас одоо урсгалт те яг юу нөлөөлж ийн гэж та харж байна вэ? Ер нь бол угаасаа яг одоо сүүлийн үед яг ийм хөдөлгөөн илт мэдэгдээд нэмэгдээд те ажил олгогч нар ч гэсэн энэ дээр илүү анхаарч эхэлж байгаа. Одоо яг юу гэдэг байгууллага өөрсдийнхөө соёлоо сайжруулад
хүмүүсээ тогтоом барих дээр илүү төвлөрдөг болсон ч юм уу тийм байгууллагууд айгүй олон байгаа. Гэхдээ нөгөө талаас тийм тэгж чадахгүй байгаа байгууллагууд ч гэсэн олон байгаа. Тэг яг ингээд харах юм бол ер нь бол манай одоо хүн ам бол цөөхөн яг ажиллах хүчин хэдүүлээ гэд ингээд бодох хэр цөөхөн. Тэг яг үнэхээр одоо чадвартай байгаанууд нь яг одоо соёл сайтай байгууллагатаа ингээд ажиллаад үлдчихдэг ч юм уу үлдсэн яг яах вэ гэд. Тэн дээр ер нь бол гадагшаа гарч байгаа шилжилт хөдөлгөөний гол шалтгаан бол угаасаа ер нь тэгэл ойлгомжтой та бүхэн ч гэсэн мар мэдж байгаа. Яг энэ бол зүгээр амьдралын чанар байгаа байхгүй юу яг хүн гэд нөгөө амьдралаа дээшлүүлмээр байна, ингэмээр байна гэд гэтэл ингээд Монголд ажиллаад яг хിവэрээ ингээд байгаад тахаар ер нь бол залуучууд шантарч эхэлж байна гэж би бол хараад байгаа. Тэг яачгүй гадаадд очихоор илүү үнэлэгдэж чадаад байна Нөгөө талдаа бас нэг юм юу байгаа болов уу гэж анзаарч одоо ажиллагч болон ажилтны тэр нөгөө хоорондын нэг юм зөрүү хүлээлтийн гэх юм уу одоо ойлголтын зөрүү тэр зөрүүгээс болоод угаасаа одоо ажиллагч нэм цөөхөн байгаа багасж байгаа улам ингээд гадагшаа гараад цөөхөн байгаа үед болохоор үлдсэж байгаа энэ залуучууд одоо ажиллаж байгаа хүмүүст сонголт их болчихж байгаа байхгүй юу буюу ингээд за үнэхээр одоо энэ газар намайг ингээд үнэлэхгүй байгаа гэвэл би өөр тийшээ явчих юу гэдэг нэг ийм одоо илүү нэмэгдсэн ч гэх юм уу тэгэхээр тийм ер нь бол тэгэл яг одоо амьдралын чанарыг яг ажил болгогч нар бас нөгөө талдаа ингээл аль болох цалингийн нэмэл аль болох урамшуул хангамжуудаа ингээл аюу гой болоод байгаа гэтэл зөрүүлээд юу гэх юм худалдаа авах чадвар нь өөрөө ингээд ялгаагүй хിവэрээ баг ингээд буураад байгаа байхгүй жил хэрэгтсэн тэгэхээр яг энэ дээр яг нөгөө одоо залуучуудын одоо яг тэр шантраад байгаа тэр л болов гэж хараад гадагшаа гараад байгаа. За баярлалаа. Мэдээж яг саяны хэлсэнчлэн маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Тийм макро эдийн засгийн хүчин зүйл, нийгмийн эдийн засгийн байдал гээд маш олон зүйл нөлөөлж байгааг бид энэ цаг үед бид нар хандирч тасан зохицож явж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг Гант Төмөр захирлаас асууя. За Гант Төмөр захирлыг илүү ажил олгогч талаас нь одоо харж асууя гэж бодсон. Тэгэхээр мэдээж бид нэр өөрсдөө ажил горлоод, ажил хайгаад ч юм уу, эсвэл өөрсдөө ажлын байр бүтээгээд ч юм уу ирээдүйд ингээд явна. Тэгвэл таны хувьд ялангуяа ажил олгогчийн зүгээс ер нь яг ямар асуудлууд тулгамдаад байна вэ? Энэ талаар та товч 3 зүйлсийг ч юм уу дуртал. 2 жилийн өмнө 22-ны 10 сард нэг форум хийж ялаа 1000 хүн оролцсон. HR форум гэдэг сэдв нь хүн олдохгүй байна. Хүн олдчихоор олдсон хүн тогтохгүй байна гэсэн сэдв Монголын бүх компаниудын проблем. За тэгээ 1000 хүн хуралдчихлаа. За тэгээ ер нь ажил олгогч ер нь хэнийг хайдیں۔ Юу өсдөм бэ? Тэгээ харахаар бол нэг талаасаа бол ажил олгогч нар хүн хайгаад олдохгүй байгаад байдаг. Нөгөө талаас нь хөдөлмөрийн зах зээл дээр хүмүүс ажил хайгаад олдохгүй байгаад байдаг. Нэг ийм л сонир байдал үүсчихэд байгаа. Тэгээ ажил олгогч юу хайдیں۔ Бэ? Хэрэгсэл ер нь дүгнээд хэм 3 юм хайдیں۔ Байна. Нэгдүгээрт бол professional ажил мэргэжилтэд эзэн болсон ийм чанарыг хайдیں۔ Байна. За үүнтэй их ойрхон дэд чанар гэх юм бол potential. Одоо маш хурдан сурч хөгжих чадвар. Өөрөөр хэлбэл өнөөдөр чаддаг юм чи маргааш ирэхгүй өөр юм хэрэгтэй болох учраас хурдан сурдаг чадвар. За дараа нь passion гэж юм хайдیں۔ Байна. Тэмүүлэл. Илүү их хийж бүтээх ийм хүсэл тэмүүлэл. За тэгээд сүүлчин боловч хамгийн чухал зүйл нь бол ethics буюу одоо ёс суртахуун. Одоо зөв хандлагаа түрүүн бас ярьж байгаа шиг байна. Тэгэхээр түрүүний professional буюу одоо potential, за тэгээ passion, ethics гэх энэ 3 юм хайгаад байт юм байна. Энэ 3 юм бас тэр болгон бас олдож өгдөг. За тэгээд ирэл одоо амжилттай болоод байгаа тал байт юм нэг талдаа. Нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирж байгаа залуучуудаа харахаараа бол мэдээч хэрэг одоо цалин хөлс, за сурч хөгжих боломж нөхцөл, одоо байгууллагын ажлын таатай орчин нөхцөл, байгууллагын соёл гэдэг олон ийм зүйлүүдийг одоо өсөж байгаа. За тэгэхээр одоо Монголын компаниудыг харахад бол энэ ажлын таатай орчин нөхцөл, одоо байгууллагын соёл энэ бүхнийг бол одоо сурч нөхцөл болцоог бол одоо маш сайн ахиулаад ахиц гаргаад чадаад байгаа. Нэг юм дээр дутуу байгаа энэ цалин дээр дутуу байж байгаа. Тэрний гол проблем нь болохоор бол нэг хүний бий болгож байгаа бүтээмжийн асуудал юм байлаа. Эдийн засгийнхаа цар хэмжээнээс хамаарат юм зовлон байдаг. Гэхдээ тэрийг одоо шийтгэхэд Монголын бүх компаниуд бизнес модель хийж харж байна. Бизнесээ дижитал автомат болгож байна. Эцсийн дүндээ одоо илүү өндөр бүтээмжтэй бизнесийг үүсгэн байгуулад тэргээр одоо өндөр цалинтай хүмүүсийг илүү өндөр үртэд ажилуулахын төлөө бүгдээрээ одоо нэгэн бодолтой явж байгаа юм болов уу гэж ингэж ойлгож байгаа. За баярлалаа. 3 дахь тойргийн ярилцах сэдв маань болохоор бид нар сая асуудлаа ярьлаа тийм нөхцөл байдлаа ойлгочлаа. Тэгвэл яг ямар шийдэл байж болох юм бэ? Маш олон төрлийн асуудал байгаа. Тэгвэл энэ удаад
ган төмөр захирлаас эхлэе гэж бодож байна. Саний ярьсан мэдээж 3 зүйлийг ажил олгогчид хайдаг гэж байна те. Мэргэжлийн байдал, passion, за тэгээд 3 дахь нь болохоор илүү этик, ёс зүйн. Тэгэхээр эдгээр 3 зүйлийг ер нь одооноос залуучууд өөрсөндөө яг яаж суулгах хэрэгтэй юм бэ? Буцаагаад яг таны өөрийн чинь бодлоор хөдөлмөрийн зах зээл дээр тулгамдаад байв энэ их асуудлуудад яг ямар шийдлүүд байх боломжтой вэ? За саяын 3 зүйл дээр мэдээчрэг одоо бүхэн одоо хүний өөрийнх нь мэдлэлт байгаа. За тэр хурдан сурч хөгжих аргаа олж авах. За энэ бол бүгдэнд нээлттэй байж байгаа орчин үед одоо интернет гэдэг одоо хязгааргүй далай байна. За тэр дотор одоо дэлхийн хамгийн шилдэг сургалтуудыг, шилдэг мэдээллүүдийг маш хямдхан эсвэл үнэгүй маш хэлбэрхэн олоод авах боломж бүгдэнд байна. Тэгэхээр одоо сурч хөгжих ийм тэмүүлэл, сахлыг бат, дадлыг өөртөө бий болгох юм бол энэ эхний пик бол одоо потенциал шийдчих байх бүрэн болцоотой. За юуны хувьд бол пашн бол бас өөрөөсөө л өөрийгөө хэрхэн зэнээс хамаарна тийм үү. Тархиныхаа сетапыг яаж тохируулад яаж их тэмүүлэлтэй юмыг одоо эрэг гоёор хардаг, илүү амжилтыг одоо хүсэж байгаа энэ дээрээ л одоо тохируулчих юм бол одоо гялцуулаад байж болох бах. За 3 дугаарт бол ёс суртахуун бол одоо суур чанар энэ эцэг их хүмүүжлэлтэй хамт одоо бүгдэнд нь одоо ирж байгаа. Тэгэхээр бол ажил олгогчдын эрэлт хэрэгцээг илүү сайн хангахны талаас нөгөө талаас ер нь өөрөө юу ч хийсэн юм илүү амжилттай сайн хүн болоход хэрэгтэй 3 чанарыг бол ахиц гарах нь хүн болгоны өөрт нь бүрэн боломжтой байгаа гэж бодож байна. Нэг талаас. За нөгөө талаас компаниудын хувьд бол хийгээд байгаа ажлуудыг бол тэр юм би сая товчондоо хэлжлээ. Зүгээр манай нийгмийн хувьд харах юм бол төр засгийн зүгээс ч юм харах юм бол бас өөр нэг 3 юмд нийтээр ахиц гарч байгаа. Нэг нь болохоор бол англи хэлний боловсрол. Түрүү бас хэллээ хэл чухлаа гэдэг. Англи хэл нь эргээд бидний одоо хурдан суралцах, мэдлэг мэдээлэл олж авах ерөөсөө л хамгийн чухал гол түлхүүр. Бүх нийтээр англи хэлтэй болмоор байгаа. За хоёрдугаар болохоор бол нийгмийн ёс суртахуун. Нийгмийн ёс суртахуун. Нийгэм маань өнөөдөр ямар болоод байгаа бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бол нийгмийн ёс суртахууныг илүү гоё болгохыг хэм бол хүн болон өөрөө л үлгэрлэж, өөрөө л тийм сайн зөв хүн байх юм бол эргээд энийг одоо түгээх юм, нөлөөлөх юм байлаа шүү. Тэгээд эргээд сошиал медиа өгсөн үед бол энийг бол тараахад бол нөлөөлөхөд бол улам амархан болж байгаа. За тэгээд товчхондоо одоо ингэ нэгтэй хэлэх юм бол одоо та бидний гард Монголын залуучуудын гард улс орноо ямар болох нь бидний гарт л одоо байгаа гэж. Ер нь бол улс орны хөгжил хүмүүсээс ямар хүмүүстэйгээс хамаардаг шүү дээ. Тэгэхээр одоо мэдлэг чадвартай, хурдан хөгждөг, ёс суртахуунтай юм хүмүүстэй улс орн байх юм бол ерөөсөө хэдхэн жилийн дотор тасархаа хөгжөндөө тэнд бүрийн тэлтэй байдаг. За мөн адил 3 панелистууд маань өөрсдийнхөө хувьд асуудал гэж харж байгаа тэдгээр зүйлсдээ яг ямар шийдэл байж болох вэ гэдгээ үзэгчтэйгээ хуваалцаад бай. За одоо яг тэр одоо ажлаас гарч байгаа шилжилт хөдөлгөөн те тэрэн дээр яг хав шийдэл гэвэл мэдээж маш олон зүйл байгаа. Түрүүн бас тамир захирлын хэлсэнчлээ яг одоо боловсролын байгууллагын тэр нөлөө бол айгүй өндөр анзаарагдаад байгаа. Одоо над дээр яг нэг тохиолдсон нэг саяхан кейс байгаа байхгүй юу? Одоо чинь уул уурхайн салбар ингээд хамгийн өндөр цалинтай тий одоо тэгсэн мөртлөө яг үнэхээр ингээд уул уурхайн одоо нарийн мэргэжилтнүүд айгүй ховор байна Монголд. Тэгээ яагаад гэсэн чинь залуучууд ерөөсөө энэ мэргэжлийг сонгохоо болцсон байна. Тэгээ яаж энийг одоо нэмэгдүүлэх вэ гэд одоо манай нэг клиент байгууллага маань ингээд уулзсан байхгүй юу? Уулзалтын үеэр тэгж ярьж байгаа. Тэгээ яг эндээс ингээ харангууд одоо тэр уул уурхайн тэр мэргэжил өөрөө ямар чухал юм бэ гэдгийг залуучуудад таниулаад тэр нөгөө сургуулиудын ч гэсэн мэргэжлийн тэр нэршлүүд бас айгүй ийм айл одоо тэг хэдэн жилийн өмнөх байсан тэрүүгээрэл яг ингээ сүүлийн үеийн шинэлэг одоо ингэж ерөөсө хувьсахгүй байгаа юм байна л гэж бол анзаарчихсан. Тэгэхээр энэ бас одоо энийг ингэж өөрчил залуучуудыг илүү тэр дутагдаад байгаа чадвар одоо мэрэгжлүүд рүү те ингэж чиглүүлж мэрэгжил сонголтыг хийлгэх хэрэгтэй санагдаж байгаа юм. Нөгөө талдаа болохоор бас нэг юм кейс гарсан. Тэр нь манай одоо нэг юм таньдаг одоо найзын маань таньдаг ингээд үеэлдүүн бас одоо ингээд жинсийн төлөөлөл байгаа байхгүй те. Тэр бүх жишээлбэл ингээд нефтийн инженерээр төгссөн гэж байгаа. Тэгээд яг ингээд ажлын талбар дээр яг гараад яг ингээд шатхууны одоо тийм нефтийн ингээд байгууллага дээр ажилд орё би ингээд инженер сурсан юм аа гоё ингээд хэрэгжүүлэх яг гингүүд тэр хүүхд ингээд 2 жил түгээгч хийлгцсэн байгаа байхгүй. Ер нь бол ингээд яг нөгөө ажил олгогч тэр чадварлаг байгаа хүмүүсээ ингээд бас дэмжиж те ингээд зөв байранд тавиад улам хөгжүүлээд ч юм уу ингээд бас явах хэрэгтэй байна гэж бол анзаарсан. Тэгээ тэр хүүхд яг тэр 2 жил ингээд
түгээгч хийгээд за Монголд миний намайг үнэлэх би энэ орон зайд багтахгүй юм байна гэд Австрали явцсан байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хайрын таалантаа бид нар бас ингээд гадагшаага зүгээр ийм шалтгаанаар ингээд алдсан байгаа даа байхгүй. Тэгэхээр бас нэг уг нь ажиллагч нар маань яг тэр хүмүүсээ зөв үнэлээд чадвар цул байгаа бол тэрийг хилээд тий илүү хөгжүүлгээд анхаарад ингээд хамтдаа ингээд явуул уг нь аюу олон боломжууд байна л гэж хараад. Баярлалаа. За Мишель захирлын үед. За миний бодлоор залуучууд ялангуяа манай панелистууд ерөнхийдөө бас гол поинтуудыг бас илчих шиг боллоо. Интернетийг хэдүүлээ амар зөв ашиглах сурах хэрэгтэй байгаа. Интернет дээр хэдүүлээ Монголынхон топ компаниудыгаа нэг жагсаалтын нэг ороод үзчихдэг. Энэ топ компаниудын давуу тал сул талууд нь юу байгаагаа олон улсын топ компаниудтайгаа нэг харьцуулаад үзчихдэг. Интернетээр одоо юу гэдэг наад захын чинь ChatGPT ашиглаад 2024 он 2023 оны хамгийн их хэрэгтэй байсан ур чадвар скиллүүд юу байсан бэ гэдэг жагсаалтыг гараад тэр жагсаалтан дээр гаргасны үндсэн дээр энэ жагсаалтыг энэ ур чадварыг би сайжруулахын тулд юу хийх вэ гэдэг зүйлийг ChatGPT дээр зүгээр жишээ болгож ярихад бүрэн гараад ирэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ интернетийн хэрэглээгээ бид нэгэнт интернет нь бэлэн болцсон байгаа цагт хэдүүлээ энийг маш зөв ашиглах одоо хэрэгтэй байгаа. За хоёрт нь тууштай байдал гэж би бол бодож байгаа. Монголчууд залуучууд бидний хувьд болохоор жоохон яарад байгаа юм шиг санагдаад байгаа. Юун дээр яарад байгаа бэ гэхээр ингээд хитрхи альбан тушаал хөөх одоо шинж тэмдэгтэй харагдаад байгаа. Хурдан захирал болчих, хурдан дарга болчих. Тэгсэн мөртлөө өөрөө мэдлэг нь бол арай хангалттай болоогүй байгаа жишээ нь юм зөндөө харагдаж байгаа. Тэгэхээр энэ тууштай явах хэвээр өөрөөгөө хөгжүүл тэгээд бусд нь аяанда болно л гэж юу нь бол харж байгаа. Communication skill-ийг хэрхэн сайжруулдаг вэ? Миний хувьд жишээ нь би бичдэг амар их тэмдэглэл хөтлөөд компьютер дээрээ бичдэг. За гараараа бичдэг гэж би бол худлаа ярмааргүй байна. Ягаад тэгэхээр би үнэхээр муухай бичдэг хүн. Тэгэхээр би компьютер утас хоёроо хоорондоо холбогдсон байдаг. Тэгээд бичсэн зүйлс минь утсан дээр бичсэн зүйлс минь автоматар компьютер руу орчдөг болохоор юу ярих, ямар байдлаар ярих гэдэг юмнуудаа бичээ явуулдаг. Толгоонд орж ирсэн бодлууд минь ямар байгаад гэдгийг хүртэл би бичээд ингээд явуулдаг. Тэр энэ ингээд юунд хэрэгтэй болж байгаа гэхээр нэг юмаа мартахгүй, зөв зохион байгуулалтанд оруулах шаардлагатай easier болгоод өгчдөг. За тэгээд мэдээж нэг харилцааны чадварыгаа улам сайжруулах те. Би одоо өнөөдөр энэ ярьсан ярилцлаган дээр панелистээр орж байгаагаа би орой ухраагаад нэг үзнэ. Тэнгүүд би юу зөв ярьсан байна, би юу буруу ярьчих. Ялыг нь би дараагийн удаа би яаж өөрийгөө сайжруулах вэ гэдэг өнцгөөс л илүү бодолцоод явчихдаг байгаа. Панелистууд маань залуучууд руу чиглэсэн зөвлөмжүүд нэлээд илээ. Би бас ажил олгогч нарт чиглэсэн зөвлөмжүүд хэлмээр санагдаж байна. Нэгдүгээрт саяны түрүүний яриад байсан ер нь манай салбарт боловсон хүчин бэлдээд байгаа боловсролын байгууллагуудтай ойрхон ажиллах зүйтэй юм байна гэдгээ ухаарахтай. Ирээдүйн боловсон хүчнээ бэлдэж байгаа энэ арга зүй хөтөлбөрүүдийн сайжрахад нь бид нар яг юу хүсэж байгаагаа маш тодорхой хэлж өгдөг те хамтарч ажилладаг байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт наацхийн одоо дадлага гэж зүйлээдэг те. Дадлагын чанар бол маш асуудалтай гэж дийлэнх залуус ярьдаг. Яг бодит практик дадлага биднэрт олохгүй байна. Тэ цай цүй зөөлгөөд байна гэдэг ч юм уу. Энэ бол бүх ажил олгогчдыг ярихгүй. Гэхдээ дийлэнх нь бол тийм байна. Тэгвэл ирээдүйн ажил хүчнээ бэлтгэж байгаа бол наацхан дадлагын хөтөлбөрийн агуулгаас сайжруулахаас эхлэх хэрэгтэй байна те. За 3 дугаарт яг саяны одоо говь MCS болон бусад компаниудын жишгээр яг залуусын сонирхолд нийцсэн хүний нөөцийн бодлогуудаа боловсруулж эхлэхтэй. Жишээлбэл говь компани бас залуу одоо гэр бүлүүдэд ажилчдаа зориулсан цэцэрлэг нээж өгөх жишээний MCS Academy гэж байдаг те. Яг залуусын болон ажилчдынхаа сонирхолд нийцсэн чадваржуулах хөтөлбөрүүдийг доктор одоо тасралтгүй хийдэг гэх мэтлийн жишээнүүд байна. Мөн түүнчлээ одоо хөтөлбөрийн шинжилсэн хуультайгаа уялдуулсан нөгөө ээлтэй зохистой хөтөлбөр эрхлэх боломжоор нь хангаж өгдөг байгаасаа гэдэг юм одоо зөвлөмжүүд байна гэх юм уу. За мэдээж бас удирдлагын багыг бас ярьж байна. Удирдлагын баг маань хуучин арга барилаасаа татгалзаж сурахтай нөгөө unlearn гэж ярьдаг. Шинэ залуу үеийн хэрэгцээ сонирхолд нийцсэн зүйл ер нь юу байдаг юм бэ гэдгийг нээлттэй хандаж эхлэх юм бол саяны бас дурдсан зүйлүүд бас нэлээд өөрчлөгдөх болов уу гэж бодож байна. Тэгээд залуустай хандаж хэлмээр байгаа зүйл нэгдүгээрт одоо эдгээр сайжруулсан чанартай үйлчлэгээ үзүүлдэг боловсролын байгууллагуудыг илүү төлхөө сонгодог байгаасай. Ажил олгогчтойгоо сайн Мишель хэлсэнчлэн сайн судалж ордог байгаасай те харьцуулж сураасаа гэж хүсэж байна. За тэгээд одоо өнөөдрийн энэ олон залуус цагаа гаргаад ирсэн юм чинь одоо өнөөдөр ч юм уу те play time дөрөө явж ирчээд маргааш ч юм уу ер нь миний CV гэж ер нь ямар юм байдаг юм бэ гэдгээс эхлээд та бүгдийн одоо хөдөлмөр эрхлэх ур чадвар нэлээд сайжрах шүү гэдгийг бас захимаар байна. Баярлалаа.
За ингээд хэдүүлээ хамтдаа нөхцөл байдлаа ойлгож авлаа. Ямар асуудал тулгамж байна гэдгийг бас харлаа. Тодорхой хэмжээний шийдлийг ярилцлаа тий. Тэгвэл хамгийн сүүлийн тойрог болохоор илүү ирээдүйлөө чиглэсэн байдлаар харъя. За ялангуяа ажил хөдөлмөрийн салбар, ажил эрхлэх байдал маань ирээдүйд маш өөрчлөгдөнө гэдэг ийм судалгаа тоо мэдээлэлүүд гарч байна. Жишээ нь Дэлхийн эдийн засгийн форумын Future of Jobs гэсэн тайлан жилбэр шинжилгээж гардаг. Тэрхүү тайланд 2023 онд ажилтнуудын зүгээс хамгийн их шаардлагатай хуурч чадварыг ирэмблээч гэд 800 компанийн удирдлагуудаас санал суулга авахад тэнд хамгийн нэгт нь complex problem solving буюу маш олон төрлийн асуудал ажлын байран дээр гарна. Тэрийг олон талаас нь харж эргцүүлээд ямар нэгэн байдлаар шийдэл гаргах чадвар байгаасай гэдэг энэ чадварыг нэгт тавьж байгаа юм байна. За хоёр дахь нь болохоор илүү манай панелистууд ч гэсэн сая ярьлаа те ёс суртахуун болон хандлагын талаар ярьлаа. Буюу тухайн хүмүүсийг илүү бүтээл сэтгэлгээтэй мөн ажлын байран дээр бус хүмүүстэйгээ үр дүнтэй хамтарч ажилладаг байгаа ч гэдэг энэ бас одоо чадруудыг илүү харж байгаа юм лээ. За тэгэхээр ирээдүйд илүү чиглэсэн байдлаар харах юм бол дахиад тамир захирлаас эхлээд асуух чинь. За танай байгууллагын хувьд ч гэсэн ер нь бол хөдөлмөрийн зах зээлийг маш олон төрлийн оролцоотойгоор ингэж харж одоо судалгаа болон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж явж байгаа. Тэгвэл ирээдүйд ялангуяа яг одоо залуу байгаа тий залуусын орон гэж нэрлэж байгаа энэ үеэ бид нар алдахгүй тулд ажилтнуудыг залуучуудыг яаж дэмжих ёстой юм бэ? Залуучуудтай илүү яаж бид нар үр дүнтэй байдлаар хамтарч ажиллах ёстой юм бэ? Энэ дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж. За баярлалаа. Зарим зүйлсийг бас ярьсан байх гэж би бодож байна. Гэхдээ дурдж амжаагүй зүйлээсээ хуваалцах юм бол ер нь бол нөгөө participatory design гэж ярьдаг те боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ хөдөлмөр эрхлэх боломж хангахтаа төрийн бодлого одоо холбогдох бодлогын бичиг баримт боловсруулахдаа залуус яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг үнэхээр өнөөдөр сонсдоггүй гэхээр хараахан яг гадаад улс орны жишээнд бас очиж амжаагүй байгаа. Нөгөө client based design гэж ярьдаг те нөгөө participatory design thinking аргачлалуудыг энэ оролцогч салууд нэвтрүүлээд эхлэх юм бол аяанда үнэхээр нөгөө эрэлтэд нийцсэн ур чадвартай боловсон ирээдүйг боловсон хүчнийг бэлдэх боломжтой гэж харж байна. Хоёрдугаарт залуус чиглэсэн бас залуусын нөгөө сониуч занг мохотгүй тийм орчнууд боловсролын тэ гэр бүлийн болон ажлын байрны орчин бий болдог болоосай гэж хүсэж байна миний хувьд. Яг тэгэхээр миний бодлоор хувьдаа үзэхэд саяны бидний дурдсан маш олон ур чадваруудын суурь нь бол залуу хүний сониуч байдал, сониуч зан гэж үздэг. Одоо асуудал шийдвэрлэх чадвар нь сониуч байж чадах юм бол асуудлын араас хөөцөлдөж те яг шийдэл нь юундэ байж болох уу гэдгийг бас олон талаас нь харах боломжийг бий болгодог ч юм уу. Мэдээж харилцааны ур чадварыг бол одоо Мишель ах өнөөдөр яаж одоо өөрийнхөө туршлагаа хуваалцсантай адилхан би тэгвэл одоо харилцааны ур чадвартай имэйл бичих, албан бичиг бичихтэй олонний өмнө гараад өөрийгөө илэрхийлэх ч юм уу те баг хамт олондоо мэдээлэл хуваалцдаг энэ ур чадруудаа яавал илүү сайжруулах боломжтой гэдэг өөрөөсөө дахин асуудаг байх ч юм уу те. За тэгээд мэдээж нөгөө англиэс сурах гэдэг саяны дурдсан бүх ур чадрууд бол суурь нь миний бодлоор нөгөө нэг сониуч зан. Энийг бас би ч биш Билл Гейтс ах бас тэгж ярьд юм бэлээ. Тэгэхээр та бас энийг анхаарал үзснэх гэж бодож байна. Баярлалаа. Судалгаас суурьтай өнцгүүдийг бидэнтэй хуваалцаж залуучуудаа сониуч байхад уриалсан тамир захирлаа баярлалаа. За сүүлийн асуултаа дүгнэж хариулна уу хэмээн Мишель захиралт асуултаа тавьж байна. За ялангуяа бид нар мэдээж өмнөх хэлтгэлүүдтэй ч гэсэн гарлаа тийм монголчууд хизээнээс нүүдэлчин байж ирсэн. Тэгвэл энэ цаг үед ч гэсэн одоо digital nomad гэдэг гоё нэршил байгаад байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол нэг юм цоо шин ойлголт биш. Манай магадгүй монголчууд ч гэсэн өмнө түүхэндээ маш олон газар нүүдлэж олон зүйлсийг хийж явж ирсэн. Тэгвэл ялангуяа залуучууд олон улсын зах зээл дээр ирээдүйд угаасаа өрсөлдөх нь тодорхой юм байна. Бид нар зөвхөн Монголдоо байгаад иж болохгүй юм байна. Олон улсын салбарт тэгвэл бид нар өрсөлдөе гэвэл одооноос залуучууд өөрсөндөө ямар ур чадваруудыг суулгах ёстой гэж таарч байна вэ? Илүү ирээдүглэж ирсэн байдлаар. Тэгэхээр олон улсын зах зээлийг монголчууд ялангуяа залуучууд амар хол гэж бодоод байдаг. Олон улсын зах зээл бол нэг хол биш ээ. Олон улсын зах зээл яг харахгүй ойртоод ирсэн байгаа. Ялангуяа бидний үеийн залуус энэ бүхнийг хийгээд туршиж үзээд те орж үзсэн чинь нэг юмыг амар ойлгож авсан. Тийм амар хол зүйл биш юм байна. Google гэдэг компани нэг тийм амар биш юм байна. Google бол ойрхон л байгаа юм байна. За Amazon нэг тийм мундаг биш бас гайгүй юм байна. Ойрхон л байсан юм байна гэдэг ийм бодолтой ер нь бол болсон. Тэгэхээр ингээд залуучуудаа би юу илүү их ур чадвар гэдэг зүйлийг ярихаасаа илүүтэй судалгаанаараа маш сайн хийгээрэй. Энэ олон улсын компани байгууллагуудаас айж эмээгээд авах биш. Энэ олон улсын компани, энэ олон улс зах зээл дээр байгаа мундаг явж байгаа, амжилттай явж байгаа компаниудаас суралцах юмаа суралцаж аваарай. Хайж үзээрэй. Тэдний hiring process ямархуу явагддیں۔ Google-д ажилд орохгүй ч гэсэн Google руу нэг CV-гээ явуулаад үзэхэд алдаад байх юм байхгүй тий. Тэгэхээр ингээд
алхам бүрдээ суралцаад яваасаа тууштай байгаарай, нээлттэй байгаарай, communication ур чадвараа улам сайжруулаарай гэдэг л ийм хэдхэн поинтууд дээр ер нь бол одоо хэлмээр байна тий. Говийн хувьд бол жишээ нь ингээд анх олон улсын зах зээл рүү гарахад хүндрэлтэй нь бид нэр юу хийхээ мэдэхгүй байсан. Маркетинг гэж юу юм бэ? Яаж маркетинг явуулна? За бид нар чинь Монголдо болохоор үйлдвэрлэгч компани гэдгээр алдартай тий. Тэгвэл бид нар энэ үйлдвэрлэгч компаниг яаж fashion brand болгох юм? Олон улсын зах зээл дээр бид нар яаж брэнд бий болгох юм гэдэг зүйлүүдээс эхэлсэн. Тэнгүүд бид нар хамгийн их одоо авууштай тал нь юу байсан бэ гэхээр говь чаддаг юмаа өөрсдөө 100% хий. Чаддаг юмаа бид нар тэгтээ маш сайн хий. Чадахгүй юмнуудаа чаддаг хүмүүстэйгээ хамтраад хий. Тэгснээрээ урагшилж. Хүн гэдэг бас яг адилхан. Чиний чаддаг зүйл чинь юу юм? Чаддгүй зүйл чинь харин эсрэгээр юу юм? Тэрийг та нар өөрсдөө тодорхойлно уу гэхээс биш одоо хин нэгэн 3 дахь хүн ирээд чиний чаддгүй зүйл чинь энэ шүү гэх нь амар хүндрэлттэй. Тэгэхээр өөрөөсөө эхлээд асуултуудаа асуултуудаа асуугаад өөртөө маш сайн ярилцсан. Өөртөө үнэнч бай. Тэрнээс биш одоо би амар туранхаа гэж бизэж өөрийгөө ярихгүй. Боддоор үгүй л ахгүй тий. Тэгэхээр ингээд үнэнчээрээ шударгаараа л байх юм гоё. Тийм болохоор залууч Монголын ирээдүй бол би бол маш гэрэлтэй байна гэж бодож байна. Одоо эсрэгээрээ энэ нэг олон улсын зах зээлээс айгаад байгаа гэдэг юм аа л болох хэрэгтэй. Ойрхон байна. Хэдүүлээ бол чадна. Маш ойрхон байна шүү манайхаа. Бид мэдээж тэ мэдхгүй зүйлээсээ айдаг гэдэг тэ. Тэгвэл яг үүндээ судалгаагаа маш сайн хийгээд буюу гэрийн даалгавраа сайн хийгээд судлаад үзэх юм бол нөгөө айхтар том компаниныг айгаад байх зүйл биш юм бэ шүү. Тэгэхээр өөрийнхөө чаддаг зүйлсийг маш сайн ихний ээлжинд тодорхойлоод чадгүй зүйл дээр хурдхан хэмжээнд хөгжүүлээрэй гэсэн ийм гол одоо санаануудыг хүргэсэн Мишель Захиралтай баярлалаа. За ингээд сүүлийн тойрог дээр юм уу Индра Захирлаас асуух асуултанд болохоор хөдөлмөрийн зах зээл маш их хувьсаж өөрчлөгдөж байна. Ялангуяа бидний насныхан буюу тэ жинзээ үеийнхэн маань ажлын байран дээрээ гараад маш олон төрлийн үе хоорондын харилцааг зохицуулах тийм шаардлага бас ирж байна. Мэдээж climate change гэдэг ч юм уу, улс төрийн нөхцөл байдаг гэдэг ч юм уу, дэлхийд дахина энэ олон асуудлууд бүгдээрээ бидний нүдэн дээр маш ил тод явдаг болчих. Тэгвэл энэ хувьсаж байгаа энэ ертөнцийн дээр, энэ дэлхий дээр бид нар яг бүтээмжтэй ажиллаж, зөв ажлаа сонгож, горилж авахын тулд залуус өнөөдрөөс эхэлж юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ? За жинсийн үеийнхэн маань ер нь манай залуучууд харьцангуй бас энэ дээр айгу сайжирсан гэж одоо санагдаад байдیں۔ Яг ингээд өөрөө яг юу хүсэж байгаа юм те миний яг зорилгоо амар ингээд нарийн тодорхойлцсон залуучууд айгу их болцсон санагдаад байдаг. Тэг яг энийг ажил олгогчтой яг нийцүүлэх дээрээ те ажилд орохдоо яг тэрийг одоо тохирж гэнэ үү яг болж гэнэ үү гэдэг дээрээ илүү өөрийгөө одоо ингэж нөгөө за түрүү нөгөө Мишель Захирал маань хэлчихин те яг ингээд өөрийгөө зөв илэрхийлээд хүнтэй одоо тэр хүн одоо хүний нөөцийн хүн байх юм уу тэр удирдлагатай тий яг энэ нийцэж гэнэ үгүй юу гэдгээ маш сайн тодорхойлоод харах хэрэгтэй санагдаад байдаг. Тэгсэн цагт те яг чи тэр хүсэж байгаа зорилгодоо хүрэхин тулд тэр хүсэж байгаа зүйлийг олж авах боломжтой гэж харж байгаа. Нөгөө талдаа яг ажлын байран дээр гарчаад манай залуучууд маань нэг их одоо нэг анзаарэгддэг одоо за сул тал гэхүү те одоо тэрний юу вэ гэхээр яг өөрийнх нь тэр хүсэл сонирхолд нийцээгүй зүйл ахын бол ингээд жоохон халтуурдаад ажиллах гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг нөгөө ямар ч ажлыг ерөөсөө айгүй яг ингээд сэтгэл гаргаж хийх хэрэгтэй те. Тэндээс чи хамгийн гол нь чиний яг эцсийн зорилго тэр ажлыг хийх биш байж болно. Гэхдээ чи тэрийг хийснээр маш их зүйл сурж авч идэг. Бид нөр өөрсдөө ч анзаарахгүй айгүй олон юм сураад авч идэг. Нөгөө талаа сая хэлж штэ ингээд дөрвөн үеийн одоо генерашнууд зэрэг ингээд ажиллаж байна. Энэ дээр ингээд инженер маань одоо ингээд хүчтэй одоо орж ирж байна тий. Бусад одоо генерашнуудынхаа бас ялгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй манай инженер чинь бас одоо шууд хэлнэ штэ санаа зовхгүй бүүмөр гэлтэй. Тэгэхээр нөгөө яг тэр ялгаануудыг бас ойлгоод хүмүүсийг ч гэсэн бас нэрээ өөр юм өнцгөөс бас хардсан юм байна гэдгийг ойлгох. Хамгийн гол нь би гэхдээ зөвхөн жинсийг хэлэхгүй ер нь бүх л үеийнхэнд хэлмээр санагдав. Яг биенийхээ ялгаатай талыг ойлгоод гол нь хамтарч ажил баг болоод те гол нь тэр үр дүнг гаргах байхгүй юу? Тэр ажлыг явуулах те. Тэгэхээр тэднийг ингэж ойлгож өөр хүмүүс бас байдаг, өөр үзэл бодлууд байдаг. Тэр болгоноос нь өөртөө авахыг аваад өөртөө улам хөгжүүлээд те би энэ зорилготой хүрэхин тулд илүү би ингэж явах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд хараад маш сайн тэрэндээ тууштай яваарай л гэж хэлмээр байна.
Мэдээж бид нэр олон улсын тавцанд гарсан ч гэсэн эсвэл аль ч салбарт ажилласан ч гэсэн эцсийн эцэс бид нар хүнтэй л харилцаж ажиллана тийм ээ. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр ялангуяа хүнийг хүнээр нь харах, мөн ажлын байран дээр бие биенийхээ ялгаатай талуудыг маш мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү гэдэг ийм практикал зөвлөгөө өгсөн Индра захиралтай маш их баярлалаа. За ингээд сүүлийн асуултыг Гантүмэр захирлаас асууя. За ер нь бол яг энэ хилцүүлийн сэдвийг буюу ирээдүйн ажлын байр, ажлын одоо хөдөлмөрийн зах зээл гэсэн энэ хилцүүлгийг таныг дүгнээсэй гэж хүсэж байна. Мөн MCS компани бол илүү зах зээлээ мэдрээд шинээр гарч иж байгаа стартапуудыг маш сайн дэмждэг гэж бол миний хувьд л хардаг. Тэгэхээр таны хувьд дүгнээ тарах юм бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээл ер нь яг ямар байх болоо? Бас залуучууд илүү ирээдүйд өөрсдөө яг яаж бэлдэх ёстой болоо? Ер нь бол бид нар одоо ингээл яриад байдаг шүү дээ. Ингээл Gen Z гэхээр өмнөх улсуудаас шал өөр хүмүүс юм шиг ингээд ирээдүйн ажлын байр ингээд өөрөөсөө их өөр болоод байгаа энэ төр гэх. Гэтэ энэ шинэ биш юм аа. Ер нь хүний нийгмийн түүхээ харах юм бол байнга шинэ ур чадрын хэгцээ гарч ирж байсан, зарим нь хэрэггүй болж байсан, шинэ ажлын байр гарч ирж байсан, зарим нь хэрэггүй болж байсан. Ингээд ийм өөрчлөлт угаасаа одоо олон мянган жил явж ирсэн. Нэгдүгээрт. За хоёрдугаарт үе хоорондын ялгаа бол байнга барьж ирсэн. 5000 жилийн өмнө содрын бичигт байдیں۔ Инлээ. Ортогийн залууч ерөөсө болохгүй байна гэдэг. Тийм. Тэгэхээр бол ингээд энэ бол ингээд тийм шинэ юм биш байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо та нарын дараагүй шалгаагүй тэгэл явна. Зүгээр хамгийн гол нь бүх цаг үед зөв үнэн зүйл бол за нэгдүгээр түрүүний хэлсэн миний нөгөө 3P нэмэх 1E байгаа тийм үү? Professional, potential, passion, ethics гэдэг. За энэ бол одоо ирээдүйд өөрийгөө бэлдэх суур хизээд одоо үнэн байх зүйл байж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт бидэрт одоо байгалаас одоо зөндөл боломж олгогдсон байж байгаа. Өөрт олгосон боломжийнхаа хамгийн орой дээгүүр байгаарай. Тэр нь юу гэсэйг вэ гэхээр өдөр болгон ямар нэг юм хийхдээ бол өөрийнхөө чадлын хэмжээгээр хамгийн дэд зэрэгээр хийхээр мэдж байгаарай. Тэр нь эргээ та бүхэнд дараагийн олон боломжуудыг нээж өгнө. Өөрийг чинь дараагийн өөр төвшөнд одоо гаргана шүү гэж хэлье. За энэтэй холбоотой би бас нэг хүний сургаалыг бас араа илүү гэдэг нэг сургаалыг хэлье. Энэ Nestle-гийн Global Chairman Peter Brabeck-Letmat гэж хэлжсэн. Мань хүн Nestle-д ингээд доороосоо авахулдаад Global CEO Chairman хүртэл явсан. Тэгээ мань хүний ингээд карьерийн нууцыг асууж яхад мань хэлжсэн. Ерөөсөө хийжсэн ажил болгоно би бусдаас араа илүү байх ирмэлсэн. Араа илүү байсан учраас би төрүүлээд одоо албан тушаал агчээсэн. За тэгээд дараагийн албан тушаал нь надад илүү их сурч өгч боломжийг олгож ирсэн. Ингээд араа илүү байсаар тэрс би тасарсан мундаг хизээч байгаагүй. Төвшөнд араа илүү байсаар хагаад одоо би дэлхийн хүнсний хамгийн том компани одоо Global CEO болсон маа гэж хэлжсэн. Тэгэхээр өөрийнхөө тэр best version байж өдөр болон өөрийнхөө хамгийн чадлаар хамгийн сайнаараа хийж одоо эргэн тойрон байгаа бусдаас араа илүү байхыг ирмэлзээрэй гэж одоо хүсье. Дээр нэмээд өдөр болгон нэг шинэ юм сураарай. Өдөр болгон нэг шинэ юм сураад тэр тэмдэглэлийн дэвтэр дээр календар дээр бичээд байх юм бол эргээд нэг жилийн дараа хэдэн сарын дараа тэр үед мэддэг юм чинь бол одоо хэдхэн сарын өмнө огт мэддэггүй байсан байлаа гэж өөрөө гайх болно. Ахис дэвшлээ өөрөө анзаарах болно. За бүхэнд амжилтсаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой маш их баярлалаа. Ингээд өнөөдөр хэдүүлээ хамтдаа манай Монгол улс бол залуучуудын орн гэж нэрлэгддэг тийм. Тэгэхээр залуучууд маань өөрсдөө хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх юм бол яг ямар сорилтууд тулгамдаад байгаа юм бэ? Энэ дээр буцаага бид нар өөрсдийнхээ ямар ур чадварыг илүү хөгжүүлэх ёстой юм бэ? Мөн ирээдүйд дэлхийн нийт олон улс руу хэдүүлээ гарыг гэх юм бол ямар ур чадварыг одооноос өөрөөсдөө суулгах ёстой юм бэ гэсэн сэдвүүдийн хүрээнд маш дэлгэрэнгүй ярилцлаа. Өнөөдөр та маань ирсэн учраас бас хоорондоо нэтворкинг үүсгээд эдгээр сэдвүүдийн талаар гэртээ хараад илүү олон хүмүүст бас хүргээсэй гэж хүсэж байна. Ингээд өнөөдрийнхээ үйл ажиллагааны дараагийнхаа хэсэглөө шилжицгээе. Баярлалаа.